өнгөрсөн сарын 19-ны ээлжид бас 7 дугаар нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурал өнөөдөр бол хуралдажээ. За энэгээр нийслэлийн засаг даргын тамгын газраас 2025 оны төсөлд тодголд оруулахаар бас өнөөдөр эхний хуулиар бол төсөв 2 хэлэлцүүлэгтэй өнөөдөр 1-р хэлэлцүүлгийг бол оруулж байна. За нийт 14.1 тэрбум төгрөгөөр бол төсвийн тодтгол дээр өөрчлөлт оруулж байгаа. Үүнийг урсгал зардал 1 тэрбумаар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын зардлын 13.1 тэрбум дээр бол өөрчлөлтийг оруулаад нийт 14.4 тэрбум дээр бол төсвийн тодтгол дээр өөрчлөлт оруулж байгаа гэж болно. За хөрөнгө оруулалт дээр яагаад энэ төсвийн тодтгол оруулж байгааг бол одоо 2025-аас 26 оны өвлийг одоо улирал эхэлж байна. Ийм учраас үүнтэй уялдуулаад бол Улаанбаатар хотын агаарын бохирдлын чанарыг сайжруулах цаг үеийн асуудалтай уялдуулаад бол энэ өөрчлөлтүүдийг хийж байгаа. За үүн дээр юу орж ийнэг бол мэдлэг түвшний тээвэрлэлтийн үнийн зөрүүний асуудал 927-г урсгал зардлаар 1 тэрбум. Дээрээс нь 45 мянган өрхөд алсын зайн дамжуулагчтай угаарын хэм мэдрэгч төхөөрөмж суйрлуулах шаардлагатай байгаа. Энэ дээр бол 6.7 тэрбум. Дээрээс нь 32 мянган чирэг стандартын одоо халаалтын зуухын энэ жилийн урьдчилгаа 5.5 тэрбум гэсэн ийм 3 асуудал ерөөхдөө нийлээд 13.1 тэрбум болчихж байгаа. Дээрээс нь бас туулныг коллекторын ажил бол 10 хэдэн жил гацсан байсан ажил дээр магадлаар батлагдсан 1 тэрбумын зөрүүг одоо энэ жил барилга өгсөлтийн ажил явж байгаатай холбогдуулаад шийдвэрлэгээ тогтоод 14.4 тэрбум төгрөгтэй төсвийн өөрчлөлт дотроо оруулаад мэдээж 2025 оны төсөл болж байгаа учраас зарим хэрэгжээгүй гүйцэтгэлээр бага явсан шаардлага хангахгүйсэн компаниудад бол хариуцлага тооцож төсвийн хөрөнгө оруулалтаас хасаж энэ 14.4 тэрбумыг бол гаргасан байж байгаа. Тэгээд нийт 14.4 тэрбум 1 тэрбум дээр бол төсвийн тодтгол болж байна. За хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулиараа аймаг орон нутаг нийслэл 10 сарын 1-ний дотор нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар эх жилийнхаа буюу одоо энэ жил 2026 оны нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг батлуулдаг ийм одоо хуулийн заалттай. За хуулийн заалтын дагуу өнөөдөр нийслэлийн засаг даргын тамгын газраас нийт 5 зорилтын хүрээнд 449 арга хэмжээг бол 2026 он нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө үйл ажиллагааны төлөвлөгөө болгож бол батлуулахаар төслийг өргөн барьж байна. За энэ нь болохоор бүсчсэн хөгжлийн бодлогын 67 зорилтыг хэрэгжүүлэх чиглэсэн 980 төгрөгнийх хүний хөгжлийн бодлогын 37 зорилтыг хэрэгжүүлэх чиглэсэн 397 тэрбум төгрөг, эдийн засаг хөгжлийн бодлогын 29 зорилтыг хэрэгжүүлэхэд бол 552 тэрбум, ногоон хөгжлийн бодлогын 21 зорилтыг хэрэгжүүлэхэд бол 651 тэрбум, засаглалын бодлогын 40 зорилтыг хэрэгжүүлэхэд бол 42 тэрбум гээд. За ерөнхийдөө бол яг нийт 10 их найд 936 тэрбум. Гэхдээ энэ нийслэлийн төсвөөс бол маш бага хэмжээнд гарна. Хамгийн гол нь бол гадаадын зээл, тусламж, бонд, төр үеийн түншлэлийн загвараар буюу хувийн компаниуд өөрсдөө зардлаа гаргаад хийх ийм зорилттойгоор бол хэрэгжүүлэхээр бол 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг бол өнөөдөр эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 1-р хэлэлцүүлгээр өргөн барьж байна.